бүхэндээ өрөө мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны давгаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа. Хоолболтол хов цогоо оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 21-ний даваа гарагийн дугаар шудархуйд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар Борхогийн Чимбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар бүтээлч оюуны нийгмийн дэвшилт, хүмүүнлэгийн ухааны их сургууль, мөн төхөөрөмж шинжлэх аян, дэдийш дэвшилтэд 3 дэд төхөөрөмж хамтран ажиллаж байна. За бэлцоохонотой үчимдэг хүргэе. Бүгдэнд чимэндийг хүргэе. Бацхтай бэлэнлээ зтэй. Өнөөдөр одоо хэр төгжрэлтэй юм бол доо тий. Сая юу руу харахад гайгүй саналаа ш тий. За тэгвэл гайгүй төгжрөхгүй замдаа сайхан сонсоо явчихна ш тий. За өнөөдөр танилцуулах алдарнуудад авчихсан дурд ямар алдартай ярихаар бэлдсэн байна. За би нөгөө хуучин хүмүүсээ эргэж сэргээж байгаа гэдэг ижсэн. За дээрээс нь би угаасаа огт танилцуулаагүй юм алдартай юм байлээ. Тэгээд Will Smith-ийг өнөөдөр ярина. Will Smith-ийг би нөгөө нэг базаал зүгээр нэг доторх гэрийнхэн доторхыг танилцуулж ирсэн болохоос яг энэ талаар мэдээлэл. Эхнэрийг нь бол тэгтээ ярьж ирсэн тий. Эхнэрийг нь бол хүргэжсэн. Энэ нөхрийн юу ч ярьж байгаагүй юм байна. Тийм байна тий. За тэгвэл өнөөдөр Will Smith-ийн тухай танилцуулах нэ. За би болохоор өчигдөр жишин Жаннарагийн тухай танилцуулсан. Нэлээ уртам орчуулсан байсан чинь бас бүгдийг танилцуулж амжилтгүй дууссан. Тэгэхээр өнөөдөр үргэлжлэлийг та бүхэнд танилцуулъя. Тэгээд Жаннараг манайхан ч одоо дуйлаант юу лээ? Сэргэлэн охин Янсан. Дуйлаа 18-наас гэж. Сэргэлэн охин Янсан тий. Янсаны дөрөөрийн сайн мэддэг бах тий. За ингээд ихний баримтаа зөвхөн Солонгостой алдартай байгаагүй. 2003 онд Хятадын зах зээл рүү орж драмад бол тоглох болсон. Тэгээд түүнийг 2018 онд тоолсон драмны үзэлтэнд Хятадтай бол тэргүүлжсэн гэж байгаа. Тэгэхээр Хятадд солонгос жүжигчний тоглосон драма тэргүүлнэ гэдэг бол бас л шинэлэг зүйл шүү дээ. Тэгээ 2008 оны Бээжингийн Олимпийн үеэр нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагаас Хятадыг төлөөлсөн хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүйн жагсаалтыг гаргасан гэсэн судалгаа авсан юм байна л да. Тэгсэн чинь энэ шалралтын эхний байранд Жаннараа орж ирсэн. Гэхдээ энэ хүн чинь өөрөө Хятад хүн биш, солонгос хүн шүү дээ. Тэгсэн чинь Хятадыг төлөөлөх хамгийн үзэсгэлэнтэй 10 алдартны жагсаалтыг тэргүүлжсэн байна. Тэгээд түүнийг хятадууд домог гэж ярьдаг. Хятадад драма тоглолвол үзэлтэн нэмэгдэж альбом гаргавал тэрийг нь бүгднгийн худалдаж авдаг. Маш сайн борлуулалттай байдаг. Ер нь хятад дахь карьерийг нь яривал бас нэг бүтэн нэвтрүүлэг хийхээр бас их удаан хугацаанд хятадад тодорхой хэмжээний уран бүтээлийг тойруулжсэн юм байна. Зөө. Тэгэхээр хятадд бол их алдартай хүмүүс байна. За дараагийн баримт нь минь дустай бүсгүй гэж хэлэгддэг. Жаннара жүжигчин хэнийг ч ялгалгүй бүхийж мэндэлдэг, өөрөөсөө хичнээн дүү байсан ч бүхийж мэндэлдэг ийм зуршилтай. За яагаад ийм зуршилтай болсон бэ гэхээр маш залуугасаа урлагт хөл тавиад одоо нөгөө зураг авалтын үеэр тийм ичимхий байдлаас болоод хүлээлийн өрөөнд ч гэдэг юм ингээд хүмүүстэй нэг мэдлэггүй эсвэл нөгөө ингээ ганцаараа сууж байгаа харагддаг байсан юм байна л да. Тэгсэн чинь сүүлдээ хүмүүс түүнийг ингээд их зантай хүнтэй нэг минь дус мэддгүү те. Яг хүн нөгөө ичээд ч гэдэг юм те санаа зовоод нэг жоохон бишүрхдэг ч те. Тэрийг нь жоохон буруугаар ойлгоцоо гэж хэлж болно. Тэгээд өөрөө угаасаа жоохон дотогшоогоо тэгээд бүтээсэн дүр нь болохоор гол нь одоо сэргэлэн охин Янсууч их л сэргэлэн шүү дээ те. Айл ярьж өөрөө л инээдэг. Гэтэл яг бодит амьдрал дээрх энэ Жаннараа жүжигч маань тийм хүн биш юм байна л да. Их намдуу тайван те. Дотогшоогоо. Гэтэл хүмүүс дүрээр нь төсөөлөөдгүй энэ охин ч одоо яагаад тэр надтай минь тус мэдгүй ойлгохтой юм ярихгүй те. Мэдлсэн ч гэсэн их яриамаараа өдөж юм ярихгүй. Их л их цантай л ийм хүүхдэл байжтэй гэж тухайн үед нь дүгнжсэн. Тэгээ бас дээрэс нь тухайн үедээ дуучин жүжигчнээсээ гаднаас дуулдаг гэсэн соло артист те соло дуучин байсан. Тэгсэн чинь яг нөө одоо жишээл хөгжмийн нэвтрүүлэлд оролцлоо гэхэд ихэвчлэн дандаа л хамтлагаараа оролцоцоож байдаг. Тэгэхээр хамтлагаараа байгаа хүмүүс чинь нэг тийм уйданч гэдэг юм уу нэтэр юм бол байхгүй шүү дээ. Ингээл нэг хоорондоо юм яриа суучдаг. Жанарагийн хувьд бол ганцаараа дуулж байгаа учраас ингээл ганцаарнаа суучаар өөрийн мэдлэгүүний жоох ингээл бишүүрхэл те. Тийм байдлыг л хүмүүс буруугаар ойлгоцсон юм шиг байлаа. За ингээд Жанараа дуучин маань сүүлдээ аль болох тийм өөрийнхөө чиглэсэн буруу ойлголтыг засахын тулд хүн болгонтой бүхийж мэдлдэг болсон. Тэгээ энэ сүулдэ тэгж мэдлсээр одоо бол ингээд бүр зуршил болсон. Тэгээ хүмүүстэй мэдлэгтэй яг нэг ингээд ерөнхийд нь одоо жишээлбэл нэг танхимд 10 хүн байлаа гэхэд одоо би бол жишээлбэл солонгосчууд сууж байвал анёзаяо гэл нэг л бүхийг тэнгуү Жанарааг харахаар тэнд 10 хүн байх юм бол 10 хүн л бүгднлөө бүхийг л тийм нэг бүрчлэн бүхийж ингэж мэдлдэг. Тийм одоо зуршилтай болсон юм байлаа. Тэгэхээр уг нь ч одоо ийм хүн байгаагүй ч гэжтэй тэгэл зайлвал бишүрхэд л байдаг гэсэн юм байлаа л дээ. Тийм ээ. За дараагийн баримт нь хандив их өгдөөр алдартай. За алдартай болж мөнгө их олсныхоо хэрээр Солонгос Хятад хойд Солонгост хандив өгчөөсөн 2009 он гэхэд 13 тэрбум мөнгөийг сайн дургүйсээ зарцуулсан байдаг. За гол нь олон хандив өгч байгаагаа мэдэгдэхгүй чимээгүй өгдөг гэсэн юм байлээ.
Тэгдэг штэ одоо мэдээ харахаар л тэндээс нэг 100 сая вон ингээд тэр тэгээ одоо сая гал гарсан тэнд ингээд хандууллаач гэдэг юм. Нэрээ нууцлал явуулчихдаг шүү тий. Тийм жанраг бол нэрээ нууцлж байгаа. Дийлэнх халдвартнууд бол ингээд дэр нээлттэй тий тэр өгсөн тэр хамтлагийн тэр гişүү өгсөн гэдэг ингээд мэдээ бол гарчдаг. Харин жаннараа мөн болохоор ингээд нэрээ нууцлаад өгчдөг ус учраас энэ байдал нь илүү олон хүний сайр хүндэтгэлийг хүлээж чадсан. Ер нь төлөв даруу тий бусдад ингээд чимээг өхөн артаас нь ингээд туслаа явж байгаа хүн байх нэ гэх. За тэгээ сэтгүүлч түүнээс ийм их хэмжээний мөнгө хандуулж байсан тий шалтгааныг асуусан байл да. Яагаад ийм их мөнгө хандуулсан юм бэ гэдэг тий. Тэгсэн чинь тэр миний мөнгө шүү дээ. Пенотикийн ачаар би олсон тийм мөнгө шүү дээ. Тийм учраас би одоо хандуулахын зүй ёсны хэрэгээ гэж хариулж ирсэн. Тэгээ Бөөнөр Солонгос улсын алдартнууд хэр их хэмжээний одоо хандив өгсөн тухай юм жагсаалт байдаг гинэ. Тэгсэн жүжигчин бүсгүй уг жагсаалтын 2 дугаар байрыг бас нэг хэсгээ зилжсэн юм байна. Тэгэхээр тэр хэмжээний их хандив өгдгөө гэсэн үг. Тийм ээ. За дараагийн баримт нь цусаар бөөлжж исэн удаатай байна. Хөө яагаа вэ? Тэгэхээр эрүүл мэндийн бас нэлээд хүнд асуудалтай байсан гэнэ л дээ. За хятадд анх очсноосоо эхлээл бие нь баг багаар өөрчлөгдөд өвдөж эхэлсэн. Тэгсэн бүдүүн гэдэсний асуудалтай болсон байсан гинэ. Тэгээ нэг жил өнгөрөхөд арьсныхын өнгөртөл өөрчлөгдөөл хоол ундч гэсэн ерөөс идэж чадхаа байсан. Тэгээ аргаа бараад эмнэлэгчүүд үзүүлсэн чи эмч нь үдсэн. Чи одоохон ажиллаа орхио. Ер нь одоо ингээ бараг чи шууд ухаан алдаад өглөө гэхэд бол бараг энэ ч одоо ойлгомжтой гэж хэлгээд тий маш тийм хүндэрсэн байна штэ гэж хэлсэн. Тэгээ тэр үе жүжигчин маань дөнгөж нэг 24, 25 настай л байсан юм лээ. Тэгээ хоол унд сайн идэхгүй болохоор сүүлдээ хотоод нь ч гэсэн муудсан. Тэгсэн нэг өдөр бүр ингээ цусаар бөөлж эхэлсэн юм байна л да. Энэ байдал нь бараг 7 хоног үргэлжилсэн. Тэгээд тухайд өөрийгөө би ингээ удахгүй өгөх юм байна даа л гэж бодсон. Тэгээ нэг юм дотгошоогоо зан характертай хүн учраас энэ байдлаа эргэн тойрны хүмүүстэй ч гэсэн яриаг юм. Би одоо ингээ яах вэ хөгдөж хэлэхгүй. Тэгээ дотроо юу гэж бодож байсан бэ гэхээр би өгөх гэж байгаа юм байна. Тэгэхээр ер нь эргэн тойрно ингээ зэгцлээ. Тэг хүн одоо өгөхөөс өмнө те юм маа ингээ зэгцлээ. Тийм үхэлдээ бэлдэж эхэлсэн юм байна л да. Нэг өсөн доо. Бүр тэр хэмжээнд болцсон байна гэж бодоод. Тэгээ 7 хоногийн турш уйлсаг нэ ганцаараа гэртэл ингээ уйлаад зөөр хүн амьтантай хойртны хүмүүс юус хэлээгүй. За тэгээ айгүй айдастай солонгосч шинжилгээ өгсөн. Тэгсэн хариуцсан юм чинь юм халтсан хүн байсан юм байна. Төгсөмс нь одоо нэг дээрээс халтарчдаг шиг тиймэрхүү юм байсан. Тэгээд жанраа өөр хэлсэн л байгаа юм л да. Хятад намайг үзсэн чинь бараг ингээд юу өнөө маргаашгүй тэ айхтар хүнд болцсон байна гэж хэлсэн. Тэгээ би миний байдлын юмэр илүү шинж тэмдгүүд хэлсэн чинь нөгөө халдсан юм чинь л ингээл бүр ингээл хөлсөн бүнжиг нь бол бүр ингээд толгоон дээр харагдаадсан. Тэгээ яа тэгэхээр яг л дээрээ жанрагийн хэлээд байгаа шинж тэмдгүүд нь өстой л өнөө маргаашгүй болсон хүний тэ шинж тэмдэг болж таараадсан. Яана энэ хүн ч өстой айхтар юм болж тавьж удаа нөгөөс алтартай хүн шүү дээ ингээ сандраал ингээл хөлсөн бүнжигнөл. Тэгээ дараа нь хариуг нь ороод үзсэн чинь яг стресснээс үүдэлтэй хоолунд идэж чадахгүй байсаар гал өвдсөн байна. Тэгтээ бүр өөхөх бол хэмжээний бол байгаагүй. Тэгээ надад бас тэгжсэн. Би Солонгост биний чихэн дээр ингээд хоёр талд нь баг нийтдээ ингээд 7-8 хатаг гараад тэгээ чихчээ ингээд хатаг гарахаар дотгошоо хумигдчихтэй юм шүү дээ. Амар шүү дээ. Тийм тэгээд би чи оюутан мөнгө авахгүй. Тэгээ Солонгос эмчид үзүүлсэн чинь намайг биш дөнгөжл нэг 24-5 охин байсан шүү дээ. Надаа өчөө удахгүй сонсголгүй болох юм байна гэж Солонгос эмчилээд. Ямар сенсацтай ярьдаг хүмүүс юм. Тэг би айгаа заяа гэж бүр айгаа уйлаа. Гэтэ ээж аавда яах юм би хүний нутагт татснаа одоо би ингээд үлээх гэж байгаа гэж хэлвэл ээж аавын санаа зовчин шүү дээ. Тэгээд тэр чинь стеж баахан 7 хоног л байсан баг. Нилээ удаа уйлж байгаа. Тэгээд өвөл Монголдоо ирж он гарах байсан. Өвөл Монголдоо ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь надад тэгс чихийг үзнэ. Зүр л яац юм. Зүр хин чамаг дүлэрнэ гэж хэлээд байгаа ингээд. Юу ч хэлээрээ даа ингээд ороо шилж байгаа байхгүй юм. Би одоо ингээд ингээд дүлэрэх гэж байгаа гэсэн юм ч одоо яах вэ гэдэг. Айгу яг л ингэж өгч ийна гэж өөдөөс чи юу яа хүмүүс хүртээ яах вэ тэгэл одоо чанга юм хүн сонсоод ч юм уу. Тэгээ үлдэрт ингээд цагийн ажилладаг ус учраас тэгээ юм нөлөөсөн юм шиг байна. Дээрээс нь хатаг матаг гараад чихч угаасаа нилээ жоохон сонсгол муудаа. Тийм болсон. Гэхдээ чи одоо юу гэдэг юу дүлэрэл юм сонсгоо болох бол тийм хэмжээнд бол биш байна гэд хэлжсэн. Энэ жоохон юм сенсацтай хэлдэг хүмүүс байдаг юм шиг л. Амар сүртэй юу. За ингээл одоо чи ер нь гэрээслээ бичүүл яадаг юм те. Маргааш голцоо гэж жаннараа ихчвтер уйлж байгаа байхгүй юу. За хамтраалагчаа танилцуулаад үргэлжлүүлээ. Нэвтрүүлгийн хамтраалагчаар бүтээлч үеийн нийгмийн дэвшилт Хүмүүлгийн ухааны их сургууль хамтран ажиллаж байна. Хүмүүлгийн ухааны их сургууль нийгмийн хариуцлага хүрээнд 3 дахь жилдээ үн төлбөргүй 9-өөс 12 дугаар ангийнхны зан төлөв, ур чадвар тохирох мэрэгжлийн чиг баримжаа үн төлбөргүй тодорхойлуулаад мэрэгжлийн сэтгэл зүйчдээс зөвлөгөө авах боломжийг нь олгож байгаа. Магадгүй 3 дахь жилд явж шүү. За энэ үйл ажиллагаа яагаад чухал вэ гэхээр мэрэгчлээ сонгохдоо хин нэгний нөлөөнд орж сонгодог шүү дээ тийм ээ. Аав ээжийн шахдаг, нэг бол найз нөхдийн шахдаг. За нэг бол нөгөө даган дуурайдаг хүмүүсээ тий одоо биширдэг, хүндэлдэг хүмүүсээ дуурайгаад ингэ мэрэгчлээ сонгочод байдаг. Гэтэл өөртөө тохирох юм уу, үгүй юм уу, амжилт гаргах салбар мөн үү, биш үү гэд мэрэгчлээ мэддэггүй. Үүнээс үүдээ сурчгүй мэрэгчлээ сэтгэл хангалуун бус байдал үүсгэхээс гадна энэ ч нөгөө маш их аюул давлна. Сургуулаа дундаас хайчдаг. Санхүүгийн асуудал. 3 дахь курс болохоор бүгдээрээ алга болчихсон шүү дээ. Тийм шүү дээ. Цөөрөл эхэлдэг тий. Нэг нэгээр алгуулаа эхэлчихдэг шүү. Тийм. Тэгэхээр за ингээд
яаж хийж байгаа юм сургуулаа төгсдөг юм аа. Гэтэл төгслөг тэр мэрэгчлэр ажиллах боломжгүй болчдөг тийм. болчдөг байгаа гэдэг. Тэгэхээр яг эцсийн бүлэгт өөрийнхөө дуртай хүсэж байгаа чиглэлийн ажлыг хийж эхлэхийг хүсэж эхэлдэг байхгүй. Тэгэхээр эхнээсээ анханасаа би юу чадах юм бэ? Би юу сонирхдаг юм бэ гэдэг мэрэгчлээ зөв тодорхойлвол ийм эрсдэл гарахгүй л гэсэн үг. За тэгэхээр энэ жилийн хувьд 1-р сараас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид бям гараг бүр сургуулаараа Хүмүүлийн ухааны нэг их сургууль дээр мэргэжил тодорхойлох тест өгөөд энэ сургуультай манаас танилцах боломжтой болж байгаа юм байна. Тэгээд 4 сарыг дуустал сургуулаараа хамрагдахаар цаг авч хуваар нь бол дүүрцмаа гинэ. Тэгэхээр 5 сарын 10, 17, 24, 31-ний бям гараг бүрийн 10 цагаас 16 цагийн хооронд дээрх үйл ажиллагаанд бол хамрагдах боломжтой. Буюу өөрийнхөө тэр сая хэлсэн шүү дээ, өөрийн зан төлөв, ур чадвар одоо ер нь цаашдаа ямар мэргэжилтэй болох юм бол тохирох юм бэ гэдгийг нь очиод ингээд тодорхой хэмжээнд мэдэж авах боломжтой гэсэн үг. Тийм шүү дээ. Анги хамтаа олноор нь очижүүлэх зүгээр тийм ээ. Бүгдээрээ очиод урдчлаа заавал цаг авах хэрэгтэй. За өмнө нь хамрагдчихсан хүмүүс яахан гэхээр дахиад хамрагдчих бас болно. Хэрвээ анги хамтаа олноороо хамрагдахыг хүсэж байгаа бол 7711 15 тэгтэг 7711 15 тэгтэг гэд дотор утсаар нэг дугаар толбогдоод цаг аваарай. За тэгээ нийт 10,000 гаруй хүнд энэ хүн үйлчлэгийг үзүүлж хэрэглэгчдийн зүгээс бол маш өндөр үнэлгээ авчиж чадсан гэсэн юм шүү. Яг үнэ. Баярлалаа хамтран ажилласан бүтээлч оюуны нийгмийн дэвшилт хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажиллалаа. Тийм эртхэн ер нь бол нэрийн мэрэгчлээ бас тий ойлгоод ямар мэрэгчлэр сурах уу гэдгийг тодорхойлж бас зүгээр л хэл та. За дараагийн баримт нь хуурамч мэдээлэл гарч ирсэн. 2019 онд жүжигчин Жаннара, жүжигчин Ким Намангил гэдэг жүжигчинтэй 7 жил өргөсний эцэст хурмаа хийх гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. За хамгийн инээдтэй энэ Ким Намангил жүжигчин маань нэгэн нэвтрүүлэгт оролцож байх үеэр бүр ингээ богонд явчихсан мэлээ. Тэр мэдээг анх өөрөө олж дуулаад тэгээ нь утсаа хараад үгүй би гэрлэх гэж байгаа юм уу гэж хэлсэн маа. Яагаад тэгэхээр юу 7 жил үерхэх энэ хоёр хүмүүс маань ерөөсөө тийм ямар ч одоо үерхэх мөрхөх тийм асуудал юус байгаагүй. Тэгэл яг инээдэн болохоор би үнэхээр гэрлэх гэж байгаа юм уу те манайхаа миний хурбан дээрээ гэж тоглож байсан байдаг. Тэгээд тухайд never highlight systemд жүжигчдийн нэрс бүр хамгийн ихэд 1-2 жагсажсэн. Тэгээд хамгийн гол нь тэд нэгнтэйгээ дотн биш ерөөсөө уулзч үчиж юм уу тийм харилцаа бол байхгүйсэн мэлээ. Тэгээд жүжигчин залуу Жаннара жүжигчнээс албасаар суучлуулсан мэл намайг уучлаарай. Ингээд тиймэрхүү мороцолчих болоо хоёлаа гэд. За дараагийн баримт нь насны хайртайгаа уулзраад маш аз жаргалтай сайхан амьдарч байгаа. 2022 оны 6 сарын 26-нд за өөрөөсөө 6 насаар дүү найруулагч залуутай 41 наснда гэрэлсэн. За 1 жилийн өмнө өгсөн ярилцлагада нөхөртөөгөө үнэхээр аз жаргалтай амьдарч байгаа. Бид хоёр үнэхээр төстэй зан чанартай. Гэрт яг миний хамгийн дотны найз намайг хүлээж байгаа юм шиг санагддаг. Нөхөр маань үнэхээр дог залуу байдаг гэж хэлж ирсэн юм байна. За яаж танилцсан бэ гэхээр 2 жилийн турш үерхсэн. Тэгээ 2019 онд VIP гэдэг драмагаар дамжуулж танилцчихсан гинэ. Тэгээ нөхөр нь найруулагч жүжигчин маань драма тоглохдоо жүжигчин болоод ингээ найруулагч жүжигчин бие биендээ орсон гэсэн үг. Тэгээд тухайн дөнгөрнж нөхөр нь болохоор 30 гарч исэн. Харин жүжигчин маань 30 насны төгсгөлд очсон байсан гэсэн үг. 6 насны зургатайс учраас. Тийм байна. Тэгээд VIP драмын зураг авалт эхлэхээс өмнө нөгөө одоо зураг авалтын багийн ханчигээд нэлээ бол бараг 100 200 хүн байдаг шүү дээ. Тэгээд яг найруулагч нь л одоо кино зураг авалтын багаас л те айл болох жүжигчээс те арай ажиллагаа дотн болох үүднээс манайхад нэг 100-аар авсан байлээ. Тэгсэн нөхөр нь нэлээд том нүдтэй хүн гинэ. Тэгээд анх өөрийг найхтар том нүдээр ингээ хараад ажиглаад харж байгаа эвгүй санагдсан. За гэвч зураг авалт эхлэхэд ингээ ажиглаадсэн чинь нөхөр нь бүр ингээ өөрийнхөө ажилдаа үнэхээр эзэн болцсон маш мундаг залуу байсан. Бусдын ажилч гэсэндээ чин сэтгэлээсээ ханддаг. Дандаа л ингээл ингээл гүүгээлтэй ажил зохицуулаад явж байдаг. Тэр байдал нэг таалагдсан. Тэгэл дотроо ажилдаа үнэхээр хариуцлагатай мундаг залуу маа гэж бодсон юм лээ. Гэтэ ямар нэгэн царайны хувирлгүй байхдаа ер нь жоох юм хүүтэн дүр төрхтэй гэх юм. Тийм дүр төрхтэйс учраас нэг ойртол ингээд яриа бол нэг өдөж чадаагүй. Тэгсэн чинь нэг өдөр яг нэмсгэлж байгааг нь харсан гинэ Жаннараа маань. Нөхрийнхөө үнэхээр юм гоё нэмсгэлдэг юм залуус яг юм гинэн хонгор хөөрхөн дүр төрхөд инээсэн ч харагдсан. Гоё нийдэг залуучууд нуурж унмаа шүү дээ. Гоё шүү дээ. За тэгээд энэ мөчөд жүжигч маань нөхөртөө дурлсан. Тэгээ одоо нөхөр нь түүнийг өөртөө итгэлгүй байх үед нь те эсвэл одоо сэтгэл санаанд хавгүй байх үед нь үргэлж дэмжиж юм амар амгалан тайван байхад нь тусалдаг гэсэн байна. За бас нөхрөө зурган дээрээсээ илүү царайлаг харагддаг шүү. Манай нөхөр яг боддоор нь амьдар нь уулзсан бол илүү царайлаг залуу штэ гэж хэлсэн байлээ. Тэгээ нөхрийнхөө тухай ярихдаа тасралтгүй инээж хөрөл ер нь үнэхээр л одоо чин сэтгэлийн хайраа болоо те хайртай хүнтэйгээ хамт амьдарч байгаа
гэж хэлж байна. Аз жаргалтай байгаа нь мэдрэгдээд байна шүү Тэрчүүд дээ. тэгэл инээмсэглэл цаанаасаа мэдрэгддэг шүү дээ, тий. За тэгээд инээдтэй нөхөр нь жүжигчин бүсгүйг анх айхтар сонирч байгаагүй нэ. За. Нөхөр нь бол нэг айхтар сонирхоогүй мөлий. Жан нараа эхэлж өөрөө төрүүлж нөхрөө өөдсөн гэж бодвол нөхөр нь тэгж бодсон баг те. За энэ намайг юу гэж тоохов дээ гэж бодсон гэж болох юм тий. Дээрээс нь өөрөөс нь 6 насаар ихч юм шүү дээ, тий. Тэгээд зураг авалт дуусны дараа яаж одоо холбогдох вэ гэж бодсон юм байна л да. Уг нь үнэхээр найрахаар гоё залуу байгаа. Гэхдээ яаж холбогдох гэдэг. Тэгсэн Entertainment-аас нь одоо Жан нараа жүжигчний зургуудыг авсан чинь тэр зурган дотор мэдээж л одоо энэ найруулагч залууч нь цаана урдуур хоорн явал зурган дотор орсон маш. Тэгэхээр за ерөөс энэ зургуудыг ингэ илгэж чатаар илгээгээ холбоо барай гэж бодоод тэгээ зургуудыг нь явуулаад ингэ чаталж эхэлсэн. За ингээл манаа хүн төрүүл цэцгэлээ хэлчихсэн юм байна л да. Би өөр нь бол өөртөө сайн гэж сэтгэлээ хэлчихсэн. Нөхөр нь ч гэсэн нухацтайгаар энэ харилцааг хүлээж авсан буюу за одоо өөрөө бол нас ус дээр зоглолчтой. Нас нэлээ явсан байна. Тийм хэдэн сар үерхэд одоо салах тийм харилцаа бол байж болох байх. Тэгэхээр хоёлоо бараг л одоо гэрлэх үүднээс харилцаа эхлүүлье гэж хэлүүлсэн юм бэл. Мандаг ан те. Гэтэ тэгдэг гэсэн шүү дээ. Эмэгтэй найрсан харилцаа их удаа хугацаанд үргэлжилдэг гэсэн шүү. Тийм үү? Тий, илүү. За. Ер нь салж нийлэх нь их бага байдаг гэсэн. Эмэгтэй хүн өөрөө их төрүүлж тийм байна. Тэгэхээр нэг дараа нь сэтгэлээ буруулахгүй юм байна л тийм. Яг үнэ. За тэгээ нөхөр нь бас хардах үе байна. Жишээлбэл жүжигчин маань ямар нэгэн бүтээлд тэ үнсэлтийн хэсэг тоглоо гэхэд нөхөр нь яг нэг камер хариуцсан найруулагч байхгүй. Тэгэхээр одоо камерыг хаанаас авах уу гэдгийг ингээд хариуцж явдаг гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр нэг үнсэлтийн хэсэгт магадгүй энэ хүн өөрөө найруулагч байгаагүйсэн бол драмаг үзэл 2 3 секунд л гарна шүү дээ үнсэлтийн хэсэг чинь. За ихтэл 1 минут ч юм уу, тийм. Тэгэхээр нэг богино үнсэлтэд дууссан юм шиг бодогдох боловч яг энэ кино зураг авалтын багт ажиллаж исэн хүн учраас ганц үнсэлтийн хэсэг авахын тулд хичнээн олон үдэг үнсэлттэй мэддэг байхгүй тий. Баруунтлаас аван дээр доороос ч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь үнсэлтийн хэсэгт бол нэг тийм таатай хүлээж авдаггүй. Гэхдээ яахав тэр нэг тийм уурлаач гэдэг юм тийм зүйл бол байхгүй. Үнэн юм чинь бас нөгөө хайртай бүсгүйгээ хардсан шүү дээ, тий. За тэгээ нөхрөөрөө зураг авах бол нэлээ асуудалтай буюу боо юм болдог гинэ. Найруулагч учраас ямар нэгэн зураг авахдаа одоо нөгөө энэ тэгш хөндлөнгийн харьцааг марцааг нэлээд сайн шалгадаг. Тэгээ нэг удаа ахынхаа гэр бүлтэй хам нэг тийш аялаар яваад тэгээ бөөндөө зураг авах гал ингээл камера урталтаа тавьсан гинэ. Тэгсэн чинь нөхөр нь урагшаа явал нөгөө камерыг ингээл тааруулаад өнцөг мөнцгийг осороо бүхэлдэн 3 минут болсон юм байна л да. Тэгээ бөөндөө ямар нэгэн одоо шил дурсалт газар явлаа гэж бодоход бас л яг нөгөө олон зүйл орлоо гэж бодвол да камерт жишээлбэл нэг 4 хүн урдан зогсож итэл ард талд нь уул уус ч юм уу ингээд барилга байш орцсон байлаа гэхэд бүгднгийн ингэж нэг юм тэгштэй айтайхан байдлаар ингээд оруулахын тулд яг энэ найруулагч хүний үүднээс хараад байдаг. Тэгэхээр нөхрөөрөө зураг авах юм бол нилээ юм болдгоо гэж хэлсэн байна. Харин тэгэл юм байна. Шаардлага өндөртэй гэсэн үг шүү дээ, тий. За дараагийн баримт нь нөхөр нь түүний янз янзаар дууддаг гэсэн байна. За сайхан ааштай хуйдаа маань одоо baby юм уу да агая гэж дууддаг, гүнжтэй гэж дууддаг юм байна. За тоглоомоор жоохон цаашлуулахдаа тооройхон минь тэжи гэдэг жүгүнд гахаал да гахаа гэх монголоор онцгойлоод хар би тоорог явуулчихсан. Ер нь гахаа минь л гэж байгаа юм байна тий. Тэгээд солонгосоор тэжиа гэх юм бол жоохон хөөрцөн байдаг гэж байгаа байхгүй юу. Яг энийг монгол хэл рүү буулахаар би аавч та гахаа штэ гэдэг айгүй мохос сонсож байсан. Тэгэхээр арай зөөлөө гэх юм байна. Тооройхон минь гэж дууддаг юм байна. За бас нөхөр нь унгах юм бол өгсөн мэт царилдаг гэж штэ. Нөхөр нь ч юм уу эсвэл жанараа жүжигч айл айл нь унглаа гэж бодъё л доо. Яагаад өгсөн мэт царилдаг гэхээр за хинийгээ унглаа тэнгуут ингээд ухаан алдсан юм шиг дүр үзүүлэнгүүт одоо нөгөө хүн ирэнгүүтээ хиймэл нөгөө зүрхний юу л гэж юм. Хиймэл одоо нөгөө зүрхний массаж зүрхний массаж хийдэг юм л дээ. Дахин амьдруулдаг гэж. Яг нэг шоглож байгаа гэсэн үг л дээ. Илт ингээд би бинт хаажууд унгаж мунгаад идэх үгний. Тэгэхээр нэг ингээд санамсаргүй байдлаар унгачлаа гэх санаа зовно шүү дээ. Тэгэхээр зүгээр ингээд албаар ухаан алдсан юм шиг болонгууд тоглоом нарган болгоол. Тэ би чамаа ингээд эргүүлээд амьдруулаад өгье гэж массаж хийгээд. Хөөхөн тий нэг тэгээ айгүй хөөхөн. Тийм байдлаар хамт амьдрд юм байна. Тэгээ одоо удахгүй хөрхөн үр хөвгт болох уу? Тэг бах тий. Тэгээ хүн яг ингээд зөв хүнээ олчхоор цаанаасаа ингээд жаргалтай олчих юм тий. Бүх юм нэг хаппи болоо. Тэр унгас нь өртгөө гэж санагдаад байгаа юм тий. Тэгээ хоорондоо яриач гэсэн их нийлдэг. Тэгээ нөхөр нэр үнэхээр бас их тийм жоохон хүчийг царайтай юм билэ. Тэгээ жанраа жүжигч маань өөрөө бас их залуухан дүр төрхтэй шүү дээ тий. Хоорондоо гоё тохирсон. Тэгэл нөхрийнхэн зураг гарч ирэл манай нөхөр одоо энд харагдаж байгаас илүү царайлаг та нар уулзах юм бол гэл нөхрөө их магтчихлээ. Ястай. Зөв үнэ болтлоо замд нь янз юмтай таарч лээ. Тэгээ зөв үнэ олчоод ингээд жаргалтай. Тий, тэгээд 41 настайдаа суусан. Гэтэ 30 насны сүүлдээ учирсан гэсэн үг байхгүй юу? Нөхөр нь болохоор 30 насны эхлэл хавцаал байсан юм бэл. За маа нөхөр 30 гараал явж байгаа юм байна та. Яг тийчлээ. Тийм байна.
За ялаа дэмжин ажиллаж танилцуулаад дараагийнхаа алдарт нь Лори нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Арж Жанчуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанчуулан. Хандгаатай жанчуулан аршааны их ундрагыг бохирдуулахгүй удаан хугацаанд онгон дагшин байдлаар нь хадгалах, хойш үедээ өвлүүлэн үлдэх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд авч хэрэглэгч олонд хүргэх зорилгоор хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатгаар үйлдвэрлэх болсон. Та өөрийн болон хайртай хүмүүсийн эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндээ дэмжээрэй. Захиалгын утас 88-5 37 73 88-5 37 73 гэсэн дугаар холбогдорой. Баярлалаа. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Арж Жанчуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанчуулан байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа алдарт нь Лори. Би яагаад бүр яриаггүй болоогийн бүр гайхсан шүү. Тэгсэн чинь нөгөө нэг гэр доторхын танилцуулаад тэгээд дээрээс нь эхнэрийн ярьсан чинь ярьсан юм шиг санагдаад байсан юм байлээ. Харин би бас сонссон юм санагдаад байсан юм аа. Ааха. Цараа гэж нэ. Намайг сарлаг гэж очилдээ штэ гэсэн чинь манай хүү ямар онсоо хоч вэ гэсэн. Ард нь гоё хам ман залгав. Сарлагхан яг өнө нэг тийм зөөлхөн дуудулж тойройхон гэл тий. Тойройхон гэхээр бас хаахан гэхээр жоохон мухалаад байгаа байхгүй юу? За тэгвэл Will Smith-ийн тухай сонирхолтой баримтуудаас нь дуурдъя. Би бүр ингээд айгүй зүгээр хэсэгчлээ бэлдсэн маа. За кино урлагийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн алдартай жүжигчин Америкийн нэгдсэн улсын тэр бумтан хамгийн өндөр үнэлгээ хүртсэн уран сайхны кинонуудын гол дүрийг бүтээсэн. Ингээд ер нь бол түүний цол гоншин дуртай тайлбар дуусахгүй билээ. Men in Black, I Am Legend зэрэг киногоороо бидний танилцуулсан жүжигчин залуугийн тухай сонирхолтой баримтуудаас нь үзэгчтэй хүрэхээр бэлтгэлээ сонсогчтой тийм ээ. За жинхэнэ нэрийг би ёстой битээгүй. Will Smith гэж бодоод байсан юм. Тэгсэн чинь үгүй юм байна штэ. Яг жинхэнэ нэрийг нь мэддэг хүн цөөхөн гэж шүү. Харин жинхэнэ нэрийг нь болохоор Will Carroll Smith гэдэг юм байна. Дундаас юм нэртэй. За 68 он 9 сарын 25-нд төрсөн. За найз нөхд нь болохоор шал өөрөөр дууддаг буюу залуу ханхуу гэж дууддаг гинэ. Залуу ханхуу? Аха. Найзууд нь? Найзууд нь. Хочин гинэ ерөнхийдөө. Тэгээ юу гэж хожилтын гэхээр одоо ингээл чамаг залуу гүнжтэй гэж одоо дуудсан. Залуу ханхуу гэж хочлох шалтгаан юу юм бол? Мэдгүй дотны хүмүүс нь яг тэгж л ханхуу гэж хочил дууддаг гэж шүү. За бага наснаас нь дурдвал ер нь багасаа л дутагдах, гачигдах зүйлгүй нөгөө бус жүжигчдийг бодвол хангалуун амьдралд өссөн. За аав нь болохоор хөргөгчний үйлдвэрт ажилладаг байсан. Харин ээж нь болохоор сургуульд удирдах албан тушаал эрхэлдэг юм хүн байсан. За сонирхолтой нь түүний амьдарч байсан газрын хөвшүүд нь олон төрлийн шашинтай хүмүүс байсан. Ингээд бүх төрлийн шашаа холилтон гэдэг шиг юм байсан. Үнэн алдартан, католик болон лалын шашинчнууд ингээд холилдож ингэж амьдардаг байсан. Их сонин санагддаг байсан гэж дурссан байлаа баг багт нь. За боловсролын хувьд болохоор кинод маань эхлээд Филадельфия хотод орших католик шашинтны одоо тийм сүмд байдаг баптист буюу адислагч хийжсэн гинэ. Өөрийн баптист хүмүүс юм л шүү дээ. Байсан. Тэгээд MIT-гээс түн тэтгэлэг олгох юм боломжтой байсан ч гэсэндээ ер нь бол за би нэг тийм сурмааргүй байна. Урлагийн карьераа хөөсөн надад илүү их дээрээ гэдэг. Урлагийн карьераа MIT ч өөр амар сургууль шүү дээ. Тэгсэн чинь эндээс тэтгэлэг авах гэжсэн ч гэсэндээ тэгээд сурхаас илүү карьераа сонгоцсон юм байна. Сургууль сураагүй. За тэгээд нэг сэтгүүл хүссэн ярьцгаандаа болохоор одоо тэр нөгөө босох оноо маань үнэхээр хангалттай байсан. Тэгээд сургуульд орох боломж надад бустай харьцуулахад хамаагүй өндөр байсан тухай үедээ. Учир нь манай ээжийн найз болохоор маш сайн сургууль ажилуулдаг буюу манай ээжийн найз чи өөрөө лаг сургуулийн захирал байсан болохоор би тэр сургуульд ч гэсэн орох боломжтой байсан гэж хэлж байгаа. Ингээ 18 настай байхдаа л олонд танигдах гараа налиж эхэлсэн байсан. Тэг амжилттай гэсэн. Тэг халаасаа түнтэлхэх болсон учраас за сургууль сурах шаардлагагүй гэж үтсэн юм байлээ. За карьер нь яаж эхэлсэн гэдгсэн чинь яг хүүхэд насандаа үздэг гэсэн шүтэнэн гэж яриа л да. Grand Master Flash байсан юм билэ. Тэгээд Will Smith яг түн шиг хувцлаж юм явах дуртай, даган дуурайдаг байсан. Ингээд 16 нас хүрэхтэй болохоор Jeff Town гэдэг залуутай танилцаад сайн найзууд болсон ба. Бүр үнэхээр сайн найзууд болоод энэ хоёр болохоор урлаг руу татагдаад хамтдаа нэг хобби нэг байсан гэх юм уу. Рэп дуугаргаад хипхоп чиглэлээр уран бүтээл тойрож авах гэсэн юм билээ шүү дээ. Жүжигчин байгаагүй. За тэгээд хамтлагийнх нь нэр нь болохоор Yo DJ гэдэг юм нэртэй байсан. За Jesse Jeff болон Rich Friends нэртэй тайсны нэртэй байсан юм билээ. Тэгээ нэг залуу ханхуу гэдэг байгаа нэг тайсных нь нэр. Өөрийгөө тэгж хочилдог байсан юм байлээ л дээ. За ингээд хийсэн уран бүтээл нь хоёр анх бол одоо яхаа сонирхол хобби нийлээд сонирхогчийн хүрээнд гаргаж эхэлж ирсэн гэсэндээ маш чанартай уран бүтээлүүдийг эхлээд нь гаргаж ирсэн. Тэгээ American Music Awards над Мишелтиг рэп дууны номинацид өрсөлдөд бүр амжижсэн гэхээр энэ хоёрын хувьд бол маш амжилттай уран бүтээл хийжсэн гэсэн. Тэгэхээр жүжигчнэр бис анх одоо хипхоп уран бүтээлчээр гараа эхлүүлж ирсэн юм байна 16 настайгаас.
За гэр бүлийн хувьд болохоор эхнэр нь бол Жада байсан мэт тийм ээ. Жада Пинк гэсэн мэт. За анхны эхнэр нь бол биш. Мэдээж хэрэг 3 удаа гэрэлжсэн байдаг. Эхний гэрлэлт нь болохоор 1992 онд гэрэлжсэн байдаг юм байна. Шэри гэдэг бүсгүйтэй гэрэлжсэн. Тэгээд хосууд бол дундаасаа нэг хүүтэй юм билээ штэ бас. Трей гэдэг юм том бос одоо бол мундаг том болсон юм. Хүүтэй юм билээ. За дараагийнх нь гэрлэлт нь бол нууц байдалтай байдаг юм билээ. Ингээ 3 дахь гэрлэлт нь болохоор Жада Пинк Смит буюу дараагийнх нь 3 дахь эхнэр юм байна. За дараагийнх нь нэг фактны юм гэсэн чинь шар мэдээний гол бай ер нь бол байнга л болоод явж идэг одоо ч болж байгаа юм хүн байна. Яасан ингэ гэсэн чинь 2012 онд хамгийн ачирхалтай шууган тэрл юм билээ л дээ. 12 он түүний тухай нэг ачирхалтай мэдээ цахим ертөнцөөр шуугсан. Тэрний юм гэсэн чинь ижил хүүстэй. Уилл Смит жижиг хүүстэн штэ гэдэг мэдээлэл нэлээд явж байсан. За тэгэд энэ гүтгэлгийг болохоор түүний эхнэр хуучин эхнэр нь болохоор Шэригийн Facebook хаягийг хакердаад алдсан юм билээ. Эхнэр нь хуучин эхнэр нь хаягаа алдангуудаа анхных эхнэр гэсэн үг штэ. Хаягаа алдангуудаа тэндээс л битсэн юм билээ л те. За Alexis Archit хэмээх бүсгүй тэр мэдээллүүдийг хийгээ явж байсан. Тэгээд энэ ерөөсөө танихгүй би нэг огт танихгүй энэ бүсгүй болохоор Шэригийн Facebook-т юу гэсэн гэхээр бидний гэрлэлт их сонин зүйлээс болж одоо салахад ингээ өөрчлөсөн. Бид тэр ингээ гэрлэлтээ ингээ цоцлуулсан. Яа тэгэхээр та нар гайхаж магадгүй учир нь Уилл Смит нэг өдөр гэртээ өөр залуутай хамт хэвтчихсэн гэж бичсэн юм билээ. Тэгэхээр анхных нь эхнэрийн Facebook-оос тэгээ бичиж ирчихсэн л одоо хин ч итгэн үсттэй. Оо тэгээ эн чинь ижил хүүстэн байсан юм байна гэдэг шуум бүр ингээ гарсан. Энэ явдлын дараагаар болохоор дэлхийд ирэх баг бүхэл шар хэвлэлийн нүүрэн дээр түүний тухай бичигдсэн ингээ гарч ирсэн. Тэгээд X эхнэр нь олон нийтийн өмнө баг гараад байдаггүй үг дуу цөөтэй ер нь юм бас тотгошоо юм бүсгүй байсан учраас тэгээд бүр нэлийн хожуу энэ X эхнэр нь бичээгүй байна ингээд хаягаа алдсан юм байна гэдэг нь мэдгдсэн. Тухайн үедээ гарч ирээд бол эхнэр нь юусоо яагаагүй тайлбар огт хийгээгүй. Яагаад юм бол ингээд тийм тат дугуул юм байсан л байхгүй да. Тайлбар иймэргүйс юм болов мэдгүй олон нийтийн өмнө гарч ирэхээс л имээдэг тийм бүсгүй байсан байхгүй. Тэр өдөө тэр чинь нөгөө юу ч юм мангар олон сэтгүүлчдийн өмнө ирээл ингээл манаа нөхөр ингэ тэр үчи X эхнэр нь болцсон байсан юм. X нь болцсон байсан. Тийм учраас тэгэл заавал одоо тий салсан нөхрийнхөө нэр төрийг аврагч болоогүй гэж бодсон юм уу яасан. Тэгэл ингээл баах хүмүүс суулаад яснаагүй ингээл би нэг хаягаа алдсан чинь нэг бүсгүй ингээл миний аяыг аваад тэр бүсгүй миний аягнаас ингээл манаа нөхөр ингэ бичсэн байлаа нэ тэрийг жоогч тайлбар бол хийгээгүй юм билээ. Тэгээ нэлээд хожуу хаягаа алдсан юм байна. Тэгээд энэ бүсгүй ингээ авцсан юм байна гэдг нь мэдэгдчихэж ижил үстэн биш юм байна гэдэг нь тодорсон. Тэгээ 3 удаа гэрэлсэн ямар л одоо ижил хүстэн байх вэ тийм ээ. За дараагийнх нь болохоор тэр бомтон болох гараа нэж гисэн гэхээр за мэдээч хэрэг хамгийн одоо карьерийнх нь эхлэл нь бол рэп хипхоп хөгжим дуртай нэг юм байсан. Тэгээд инженерээр суралцахаас татгалзаад рэпер болохоор шийдвэрлэж ирсэн байгаа юм л да. Хэрвээ одоо инженерээр суралцсан бол мундаг инженер л болсон явж байгаа юм баг. За 18 наснда саятан болж эхэлсэн. Ерөнхийдөө бол 16 даа урлагт ингээд ороод тэгээд 18 наснда альжины саятан болсон байсан. Яаж амжилтанд хүрсэн тухай нэг сэтгүүлч асуугаад юу гэж хариулсан гэхээр намайг 15 настай байхад миний найз охин намайг хуурж ирсэн. Тэгээд түүний хийсэн үйлдэл намайг маш ихээр хурцлаад би мөнгөтэй болох хэрэгтэй юм байна. Болж игэл маш ихт саятан болох хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг надад өгөөд тэгээд тэр хурцлагдсны үр дүнд бол би мангар урдан саятан болсон гэж хэлдэг юм билээ. Тэгэхээр 15 таахтаа хуурчижсэн миний найз охинтой юм билээ. За хамтран шиг танилцуулаад өргөжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар төхөөрөмж шинжлэх аян дэдэш дэвшилтэд 3 дахь төхөөрөмжийг танилцуулъя. Тэгэхээр дэдэш компаниас үнэн хэрэглэгчдийн хүсэлтээр төхөөрөмж шинжлэх аяныг 4 сарын 1-ээс эхлүүлсэн ингэ явж байгаа. Тэгэхээр хэрэглэгчдийн харц цагаан станц нэрээр нь сайн мэдих 11-13 онд үйлдвэрлэж байсан Конко загварын телевизийн сугуудыг л үзэх боломжтой төхөөрөмжүүдийг одоо бол илүү төлхөө шинжилж байгаа юм билээ. Дэдэш айлч салбар дээр нь очиод олон давуу талтай шинжлэгдсэн төхөөрөмжийг өөр тохирох боломжийн нөхцөлөөр худалдаж авах боломжтой болжээ. За энэ дэвшилтэд 3 дахь төхөөрөмжийн давуу талаас нь танилцуулах юм бол төхөөрөмж дотоодын болон дэлхийн шилдэг 150 гаруй сувагтай Монгол орны хаанаас ч цаг агаараа шууд харах боломжтой байна. За цагт барагдaltaгүй кино контент үзэх кино сантай, хүссэн нэвтрүүлгийн бичлэг хийн, нөхөж үзэж болох нь за тэг интернет төхөөрөмжтэй холбогддог өөр дээр бас санаа хойтой гэдгээр онцлогтой байна л шүү. Тэгээ орон нутгийн сонсогчд маань ч гэсэндээ нэрээ төхөөрөмжийн шинжлэх цаг нь болцсон байгаа тий. Тийм штэ. За энэ чинь давуу тал нь юу юм гэхээр дэвшилтэд 3 дахь төхөөрөмжийн давуу тал нь дотоодын болон дэлхийн шилдэг 150 сувагтай болчихж байгаа. Би харин сая хэлсэн. Яг тэгэхээр маш олон давуу талтай болчихж байгаа юм тийм ээ. За холбогдсон утасны дугаар нь юу юм гэхээр 77 14 дугаарт болон дэдэш Facebook хуудас мөн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. Тэгэхээр одоо сайхан илүү олон сувагтай. Тэгээ цаг агаараа ч гэсэн сайхан шууд үзчих боломжтой болчихсон. Харин тэгэхээр төхөөрөмжөөс шинжилэл болох юм байна шүү дээ тийм ээ. За баярлалаа хамтран ажилласан төхөөрөмж шинжилгээ аянд дэдэш дэвшилтэд 3 дахь төхөөрөмж хамтран ажиллаа. Баярлалаа.
За өнөөдөр та бүхэндээ ялдарч жүжигчин Уилл Смитийг хүргэж байна. Тэгэхээр үргэлжлүүлэн мэдээллүүдийг хүргэе тийм ээ. За, Оскарын бүхэ буюу 2016 онд Оскарын кино наадмын үеэр Твиттерээр дөрөн Oscar So White гэд одоо олон хүн чирэгчээсэн. Тэгээ энэ юунаасаа бас ингэ гэсэн чинь энэ жилийн Оскарт тухайн жилийнх нь 2016 оны Оскарт нэг ч өнгөт айртай жүжигчний тогоосон кино нэр дэвшиг байсан. Тэгэхээр сонио одоо хойлоодод арьс өнгөөр ялгуурлан гадуурах гэдэг юм уу дооч хүртэл явсаар л байд юм бэлээ. Энтэй холбоотой байсан. Тэгээд олон сая хүнээс өндөр үнэлгээ аваад байсан. Creed за тэгээд Straight Outta Compton зэрэг кинонууд хүртэл ямар ч номинацид нэр дэвшээгүй буюу хүмүүс энэ хүлээлттэйсэн л да Оскар авах юм байна. Оскар гэсэн чи юу Оскар авах үтэл нэр дэвшээг орж ирсэн. За энэс үүдээд түүний ихнэр Жада болон хэсэг бүлэг олонний танил хэрхмүүд Оскарын наадмыг гисэргүүцээд бүр ингээд дургууттай илэрхийлжсэн удаа байдаг. Гэтэ энэ ч муухайгаас тэг бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд өнгөд ярьжтай нэг ч хүний тогсон кино төвшүүлэхгүй байна гэдэг чинь ийм болж исэн. За тэгээ шинэ бүтээл яасан гэдэг гэсэн Америкийн нэгдсэн улсын анхны өнгөт арьстай ерөнхийлөгч болох Барак Обама тийм ээ амьдралаас нь сэтгүүлсэн баримтат кинонд дүр бүтээх хүсэлтийг илэрхийлсэн юм байлээ. Тэгээд өмнө нь болохоор Мухаммед Алиг мэдэх бах тийм ээ Крис Гарнер нарын дүрийг дэлгэцсэндээ бол мөнхөлж чадсан юм өндөг жүжигчин байна. За дараагийнх нь одоо алдартай нэг юм гэсэн чинь сэтгүүлчийг алгацсан. Men in Black 3 киноны одоо Москва дахь хот дахь нээлттэй үеж жүжигчин залуу Украиний сэтгүүлчийг алгадж байгаа бичлэг нь бол одоо камерын хаснаа үлдсэн байдаг олон ч хүн харсан баха та. Тэгэхээр улаан явсны ёслын үеэр фэнүүдтэйгээ зураг авахулаад гар үсгээ зурж байсан жүжигчнийг Украин сэтгүүлч уруул дээр нь үсгэж гэж тайрсан. Шууд ингээд муухай эзлээ тэр олон хүний дунд үнсгээд ингээд яриад байсан. Тэнгүүд Смит түүнийг шууд алгадаад авсан буюу дургуутсаа тэр доорн илэрхийлсэн л гэсэн. Одоо үнсэж мэдлэн гэж баймааргүй тий. Ёстой ажил мэл байт юм болов уу? Сони яагаад одоо Украин одоо үнсдэг тийм ажил байхгүй дээ. би л одыг сонсож байгаагүй дөө. Харин тийм алгадаад ингээд авсан. Тэгээд энэ талаараа өөрөө хэлэхдээ болохоор тэр новш харин ч азтай өнгөрсөн. Би түүнийг зохиогоо тэр харин баярлах хэрэгтэй. Зүгээр алгадаад өнгөрсөн тэр харин баярлах хэрэгтэй шүү дээ гэж хэлж ирсэн юм байлээ. Тэгэхээр тэгтлээл дургууг нь хүргэсэн л гэсэн үг. За тэгээд дараагийнх нь болохоор 94 дахь удаагийн академийн шагналд гардуулах ёслол 2022 оны 3 сарын 28-ны өдөр бол болсон байдаг. За тэгээд энд чинь болохоор хамгийн дуулаанд үйл явдал хийсэн шүү дээ тийм ээ. Уилл Смит, Крис Рок нарын дунд бол өрнөсөн байдаг. Яасан ингээд тэгэхээр жүжигчин Крис Рок Уилл Смитийн өвчнөө шаналж байгааг хэрэг олох тийм ээ. Жада Пинкет Смитийн тухай тохиромжгүй тохиуралт хийсэн. Түүнд одоо нөгөө алганы хамт үзүүлэхэд хүргэсэн. Жада Смитийн хувьд бол үсэн алцрах буюу ундаг ахиж урахааргүй юм дэмжлэг өвчтөй болсон. Тэрийг нь л одоо тэгээд доромжилсан байдаг. За тэгээд яг алгацсныхан дараа хэдхэн хормын дараа болохоор шилдэг эрэхтэй гол дүрийн шагнал хүрсэн Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдэлд өөрөө бол хүлцэл үтсэн байдаг. За тэгээд бүр нулимс тустуулан хийсэн юм аа санаж байгаа тий. За би актемаас уучлалт хүсмээр байна. Нэр дэвшиж байгаа бүх нөхдөөсөө би уучлалт хүсмээр байна. Би яг л өөрийн бүтээсэн дүр дээрх аав шиг галзуу харагдсан байж магадгүй. Гэхдээ хайрл хүний галзуу үйлдэл хийхэд хүрэгдэгэ гэж уучлалт хүссэн буюу миний хайртай хүнийг одоо энэ олон хүний өмнө доромжлаад байхад бол тиссэнгүй гэж хэлсэн байт юм билээ. Яг нь тухайн үед нь би ч бас игдэж бодчихлаасан л та. Тайзан дээр хийсэн үйлдэл нь болохоор тоглоом ч юм уу нэг бол тавилттай ч юм уу гэж ойлгож байсан. Гэтэл энэ чи яг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс гарч яг жинхэнэ үйлдэл байсан бо ямар ч тоглоом. Тэр үедээ нэрээ тэгж бодсон шүү дээ. Би яг тавилттай хичээсэн тоглолт шиг л харагдсан шүү дээ. Гараад алгадах юм байна энэ ус сүртэй юм болж байгаа юм байна даа гэж бодсон чи үгүй юм бэлээ. Тоглолт бол байгаагүй. Яг л жинхнээс юм болцсон байсан. За тэгээ Оскарын үйл ажиллагаа дуусны дараа учраа болохоор тохиролцсон тэр хоёрын хувьд бол тэгээд Оскарын түүхэнтэй онцгой үйл явдлаар бол одоо ч тодорхойсон ингэ явж байдаг. За ингээд дараад нь Уилл Смит Крис Рокийг алгацсан талаараа яг албан ёсоор ам нэгээд албан ёсоор уучлалт гуйсан байдаг. За тэгээ яасан ингээд гэсэн чим яг яагаад алгацсан, тэгээ яагаад хэрэг үүсэхгүй талаараа тайлбарлахаас нэг хэсэг бол татгалзаад ингэ явж байсан. За тэгээд пост оруулсан юм билээ. Уучлалт гуйсан пост оруулсан. Тэгээ юуник болохоор яг юу гэсэн пост оруулсан гэхээр хүчирхийллийн ямар ч хэлбэр хорон хөнөөлтөд уршигтай байдаг аа. За өчтөр бас Оскарын ёслын үеэр гаргасан миний үйлдэл зөв бус уучлалшгүй байсан. Хошигнол миний ажлын нэг хэсэг боловч Жадагийн эрүүл мэндийн байдлын тухай хошигноход төвчээр алдагдсан. Сэтгэл хөдлөлтөд автчихжээ. Крис би олон нийтийн өмнө чамаас уучлалт гуймаар байна. Тэгээд дээрэс нь хязгаарыг давсан нь миний буруу. Би хийсэн үйлдэлтэй маш харамсаж байна. За хийсэн үйлдэл минь миний болохыг хичээдэг. Одоо юу хүндээ яг эр хүний авир бол биш ээ. Би эр хүн шиг байхыг хичээдэг. Гэтэл энэ бол эр хүний авир биш байсан. Би Актемаас за шоуны продюсер бүх оролцогч нар болон дэлхийд даяарх үзэгчдээс бүгднгээс нь уучлалт гуйж байна. За тийм мөн Уильям гэр бүл Кинг Ричард киноны хамт олноос уучлалт гуйж байна. За бусдын хувьд гайхалтай сайхан дурсамж болох байсан мөчид гаргасан үйлдэлийг би маш их харамсаж байна. Хүндэтгсэн үйл гэсэн юм. Яг уучлалт
тийм пост оруулсан юм байлээ. За тэгээд Крис Рокийн хувьд ч гэсэндээ сүүлд нь бас эргүүлээд өөрөө уучлалт гуйсан байдаг. Яасан гэхээр Жада Смитийг заангуудаа юу ч хэлсэн гэдэг. Яг юунаас болоод алгадсан юм бэ гэдгсэн чинь Жада би чамайг хүндэлж авдаг шүү. Гэхдээ GIG-ний хоёрын дүр тоглоход таарахаар болжээ гэж хошгилсон буюу нөгөө яг үсийн л донжсон юм л да. Яа тэгэхээр энэ нөгөө G.I. Joe киноны халдсан дүртэй жисэн явдал болсон. Тэгээд Жада Смит болохоор ус салцрах өвчний улмаас үсээ бүрэн хусцсан ингэ явж байсан. Тэгээд Крис Рокинд юу гэж тайлбарласан гэхээр би Жада Смитийг өвчтэй гэж үнэхээр мэдээгүй шүү дээ гэж уучлаа. Тэгсэн хүний өвчнөр тоглоом хийж байгаа юм шүү дээ. Яг унаа. Тэгээд халдсан байна гэж хошгосныхан дараа сүүлд нь бол албан ёсоор бас ингээд уучлалт гуйсан. Тэгээд юу гэсэн гэхээр телевизийн түүхэнтэй хамгийн тесрэлттэй орой болж өнгөрлөө. Би түүнийг өвцөн гэдгийг мэдээгүй. Дахиж Жада Смитийн тухай дурсахгүй гэдгийг амлаж байна гэж ярьсан байдаг юм байна. За тэгвэл 2025 оны үед тийм ээ Уилл Смитийн гэр бүл ямар шүү байдалтай байгаа юм бэ гэдэг. Энэ хоёрын хувьд бол салцсан тэгсэн хэрнээ бол ингээд харилцаатай тустай амьдардаг. Гэхдээ нөгөө баталгаагаа салгаагүй явж байгаа гэдгийг мэдж байгаа. Тэгээд энэ хинчин болохоор Крис Рок ч юм болохоор энэ хоёрыг салцсан гэдгийг сонсонгуудаа Жада Смитэд болцох санал тавьжсэн шүү дээ. Хойл ингээд болцъё гэдэг. За тэгвэл 2025 онд яг юу гэж байгаа гэхээр 2025 оны 3 сарын 28-нд Уилл Смит 20 жилийн дараа Best on the True Story нэртэй 5 дахь студийн цомог гаргасан юм билээ сая 3 сард. Тэгээд энэ цомогт нь Big Sean, за Joyner Lucas, Rose, Jaden Smith зэрэг бусад уран бүтээлчтэй хамтарч нийтдээ 14 дуу багтцсан байгаа. За тэгээд Matrix киноноос сэдвсэн дууны клипийн онцгой бас олонний анхаарлыг татаад ингэ явж байгаа. За яг шүүмжлэгчид уг цомгийг болохоор хитрхи уянган байна. Сэтгэл хөдлөлд автсан гэж үзэж байгаа. Зарим нь болохоор өөрийн түүхийг хуваалцах гэсэн орлого нь арай л дутмаг байна гэж жоохон шүүмжлэлтэй л хандж байгаа юм байлээ. За тэгээд хит хитэн кино төсөлд оролцож байгаа. За I'm Legend 2-т ер нь бол үргэлжлэл кинонд тоглох байгаа гэдэг мэдээлүүд нь бол явж байна. За Resource шинжлэх ухааны уран зохиол кинонд тоглож байгаа юм байна. За Number 1 The Call Sheet гэдэг одоо 2 ангид баримтат кинонд оролцсон байгаа юм байна. Тэгэхээр өнгөт арьстай одоо жүжигчдийн Холливуудтай туршлагыг хуваалцсан юм бүтээл болж байгаа юм байлээ. За 2025 оны 7 сарын 26-нд болохоор Испани Марбила хотод болох одоо хүчмийн наадамд нь тоглолтоо ихээр төлөвлөсөн байгаа юм байна. Тэгэхээр Испани одоо шүтэмжрэгчд нь бол тоглолтын хүлээхэндээ 7 сарын 26-нд хийж байгаа юм байна. За тэгээд Испани дуучинтай хамтарсан юм дуу гаргацсан учраас амт тоглолт хийсэн юм байна. Тийм учраас Испани руу эхлээд ингээд очиж байгаа гинэ. За 22 оны Оскарын шагналыг гардуулах хэсгээр болсон маргаантай үйл явдал улмаас Уилл Смитийг 10 жилийн хугацаанд Академийн арга хэмжээнд оролцохыг хоригдсон шийдвэр одоо л хүчинтэй байна. Тэр одоо Оскарт оролцох боломжгүй л явж байгаа буюу 42 хүн хүртэл биш 32 хүн хүртэл 10 жилийн хугацаанд Оскарын ямар нэгэн арга хэмжээнд оролцох боломжгүй юм байна л да. За гэр бүлийн харилцаа нь бол хэвээрээ байгаа буюу одоо 2025 оны байдлаар Уилл Смит болон Жада Пинкет Смит нарын харилцаа аль биесээр дуусаагүй. Гэхдээ 2016 оноос хойш бол тустай амьдарсан хэвээрээ гэрлэлтэд олцлуулаагүй явж байгаа. Тэгээд тэдний харилцааг бол олон нийт маш хэцүү гэж тодорхойлдог юм лээ. Хоёулаа тустай амьдралтай. Гэхдээ үр хөвгтэй одоо өсгөж хүмүүжлэхтэй бол хоёр талаасаа л харилцаатай оролцоотой хэвээрээ ингээд явж байгаа гэдгсэн. За хүүтэйгээ хамтран хөвчлэн уран бүтээл хийж байгаа юм байлээ. Одоо 25 онд бол хүүтэйгээ хамтарсан уран бүтээлүүд нь төлхөө цацагдах болоо да гэж харагдаж байна. За юм л энэ да. Тийм ээ. Тэгээд Уилл Смит жүжигчин ч одоо нэг юу анх ч юугаар харж илаа. Хар хувцснуудаар хийжсэн. Үнэхээр айгу мундаг тий гоё жүжигчин санагдчихсан. Харин тэр гэр бүлийн харилцаа жоохон ойлгомжгүй юм шиг л тий. 2016 онд яг тусдаа амьдарч байгаа мөртлөө гэрлэлтэй ус халгаагүй. Тэгээ хоёулаа өөр өөр хүнтэй ус уулзах боломжтой байгаа тийм шүү дээ. Чөлөөт гэр бүл гэж яриад байгаа. Яг нөгөө нэг хүүгийнхээ найзтай уулзсан шүү дээ. Рэпертэй бас уулзаа. Тэгээд тэр хүүгийнхээ найз нь олон нийтэд дийлгээд ном зохиол гарган марган гэж яваад хорвоогоор нэг босон шүү дээ. Тэгээд тэр хүүгийнхээ найз нь хэлэхтэй болохоор Уилл Смит өөрөө зөвшөөрсөн учраас би уулзсан гэдэг тайлбарыг хийсэн. За эндээсээ болоод нөгөө хүмүүс чинь толгой нэргээд ч гэдэг ямар учиртай гэр бүл гэхээр ингээд ийм энтэй чамаагүй те гэр бүлэж уулзаад учраад ингээд яваад байт юм байна. Гайхахад хүргэжсэн. Тэгээд дорт 40 тайлбар төгөл явж лээ да. За баярлалаа. За баярлалаа хүргээд нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Ханцаа Амийн хариуцлагчаар Борхогийн Чанбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бүтээлч хоёрын нийгмийн дэвшилт хүмүүнлэгийн ухааны их сургууль, за мөн төхөөрөмж шинжлэх аян дээрш дэвшилтэд 3 дахь төхөөрөмж хамтран ажиллалаа. Өргөжлүүлэн амар цаг нэвтрүүлэг улаан сонсорой. Түр баяртай. Баярлалаа.